Монгоос нэвтрүүлгийн маань онцлог зочид буюу Bomb брендийг Монголд нэвтрүүлж байгаа. Bomb брендийн залуучууд гарч ирсэн байна. Өгтөө авцгаая. Стандартад нийцсэн тэгээ Монгол залуучуудын бас дүр төрх шинэлэг байдлыг илэрхийлэх хувцснууд хийж байгаа гэж ойлгож байгаа. Can't touch this. Can't touch this. Can't touch this. My music is so hard. Ахада юу гэх юм бэ? Бараг мэдэх бах. Араа нусахад баг. Адтасыг нь Facebook-ын ахавчирдаг байсан тийм. Тэгээд би нөхрийг бодоход бүхэл юм их хөвцөрөө үсэгдэжсэн. Адтасыг орж ирээд нэг тийм ашиг болж байгаагүй. Тэгээд ер нь хийж байгаа болохгүй гэж тийм монголчууд сонин хэттүүд нэг тийш фэшн фэшн. Хэтроо гарч байгаа мөнгийг Монгол руугаа оруулах. Тийм, их хандаад уурах хэвээр. Заавчгүй. Одоо нэг жоохон нэг татварын жоохон доошлуулаад өгчүүл тийм. Дээрээс тэр юм болохгүй гэж байхгүй шүү дээ. Ер нь одоо өнгө болоод одоо загварын хувьд дээрээс нь материал тэгээд Монголд өгдөж байгаа тийм. Материал одоо хаанаас авдаг вэ? Материал солонгосоос авдаг. Манай хувцснаас хэвчтэй юм нэртүү. Бид барайгаа буцаагаад байж болно. Хэрэг буруу гараад өчиж орчих юм бол 50% буцаагаад өгч юм. Загварын хувьд одоо мэдээж хэрэг шинэлэг. Загварын хувьд өөрөө тавьнаас гарна. За загвар толгоонд байна. Тэгээд залуучууд бомбыг хэрэглээрээ. За би хаалхыг нь орцгоо. За бомбыг хэрэглэхэд ямар зориг? Гоё шүү дээ. За би хэлдэг хаа. Би хэлдэг юм байна. Тэгээд дулаах юм байна. Чи мэдээ халууцсан явж байгаа шүү. Сүрдээ халууцсан би чи. Бомбыг залуучууд мондөг байна. Бомбыг залуучууд гэхээр бас нэг их орондоо өөрийн гэсэн шинэ брендийг ингээ хийгээд ингээ явж байгаа гэдэг бол үнэхээр бахархмаар мондөг байна. За бомбыг хэрэглэжсэн би бас. Асаа юу гэж бодож Бомбыг бол хэрэглээд бодож байгаа. Найзыг бол маш их дэмждэг сармстай. Байлуулах тийм шиг боддог. Тэгвэл манай хүн чинь одоо энэ хувцсаараа зарсан орлогоо өөртөө ашиглахаас илүүтэйгээр одоо хогийн зэг дээр ажиллаж байгаа хүүхдүүд тийм ээ. Хүүхдүүд хувцс авч өгдөг, хоол өгдөг. Ийм бас нэг борны ажлаа шийдэх болохоор найзаа дэмждэг юм. Тэр юм бол 129 мянга гэж юм бол юу нь хааж авахгүй юм шүү дээ. Хасаараа. Тийм хасаараа. Хоёр хасаа 129 мянга гэж. Юу нь боломжтой тийм эвтэй юм. Чөлөөтэй. Загварсаатай тийм. Энэ нь өөрөө зохиолч гэсэн таг байв гэдэг. Тэр нь дахиж хийхдэггүй тийм надад өөрөө манайх амлцсан байна. Ер нь бол дэлхийд дээр ганцхан хувцсыг зориулж хийж өгдөг байх нь шүү дээ. Ганцхан байгаа хүн надад. За энэ одоо нөгөө банда гэж мэднэ л дээ. $120 байгаа да. Би зөвхөн дааны цаасаа хийхэд. Тэгэхэд монголоор хийдэг юм шиг тийм. Тэр монгол мөнгөөрөө дан зүг цамцсан дээр татна гэдэг. Зөв рүү зориод зөв зүйлийг хийж байгаа хүмүүсийн ажил үйлс бас урт зам мөртэй байдаг болов гэж би ойлгодог. Одоо ер нь бас загварын чиглэлээс оролцож байгаа гэж сонссон шүү дээ. Одоо нэг коллежид сурж байгаа. Нэгдүгээр курс 10 жилийн дараа сурч байна. Одоо нэгдүгээр курс шүү дээ. 4 жилийн дараа одоо бас цахиур алах дизайнер гарч ирэх болов гэж бодож байна. Bomb party гэж болдог. Тийм. Bomb party одоо Уйлм 5 12-13 нэг жилийн болно. Хипхоп парти одоо 5 дахь удаагийн парти. Дандаа бомбыг өмсдөг залуучууд гэж. Үгүй. Заавал чи тийм үү. Заавал чи тэрийг өмсчихэд энийг оргоо боддоггүй. Bomb! Хүмүүс харж байгаа хипхоп гэж харж байгаа, харсан чөлөөт стил гэж харж байгаа.
Тэнэгтэй нэг жоо Европч болно. Европ студио. Түүнийг зааж өгдөг. Бас нахнартайгаа хастай. Тэр үсэг төгөөд нэг ортоны үсэг. Нахнартайгаа бас нэг шиг төсөв. Өөртөө Улаанбаатарын хэвлээ хойтлын пистаурын зүүн дахь 622 дүүдэнгүү бомшоп Бомбыг боловчтой. санал ирсэн. За би бомб хоёрсгоо цэцгийн батлаа бэлгэлээ. яа. Цэцгийн баярлаа. Зэрэг одоодны ярьж байгаа нэг тийм юм райтай ч юм шиг юм хипхоп юм шиг санагдаж байна. Яагаад гэдгийг өөрөө тайлбарлах байх та. Мэдгүй нөө яах вэ? Айстов хамтлагийн MC Ice Cool Орчоо хоёрын дүү нахгүй юу. Тэгээ гэр бүлэрийн хипхопчд тэгээд эндүүгээ бас залуучуудыг татж гин те. Тэгээ од эрдэндээ баярлалаа. Цаашдынхаа ажил үс өндөр амжилт хүсье. Эмэгтэй загварууд байгаа. Дэлхийд ганцхан хувь копи авах ганцхан хувийг Bomb брендийнхэн үйлдвэрж өгнө. Yeah, I do know. Open house.